сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдв бол эрдэм шинжилгээний найруулгын онцлог хүрэл. Эрдэм шинжилгээний найруулгын эхийн онцлог болоод төрөл зүйлүүдийг хэлсэн. За эрдэм шинжилгээний найруулга гэж юу гэдэг вэ гэхээр байгаль нэгэн дэлхийн явдлын тухай өгүүлэлттэй түүний зүй төвчлийн харьцааг нэмэгддэг бичгийн хэлний найруулга. Тоо баримт нэр томьёо тухайн шилжихааны нэр томьёо ашигласан, бүтээлч мэдлэг дэлхүйд баталж туталсан, асуудал төвшүүлсэн нэр томьёо, мэргэжлийн өгүүлбэрийг өргөн хэрэглэдэг, мэдээлэх чанартай үгийг шууд утгаар хэрэглэдэг аль бие усны загварт найруулга. За үгзэн онцлогийн хувьд болохоор ихэнхдээ нэр загварладаг, үйл үг нь одоо цагийн хэлбэрээр хвчлэн хэлбэрчдэг, батлсан баймжт өгцөлттэйгээр хэлбэр. Үгийн сангийн хувьд шинжлэх ухааны дундын үгс байна. За дүрслэх хэрэглөөр утга шилжсэн үг орохгүй, гадаад үг латин үг хэллэг орно, мэргэжлийн үг болдог. За өгүүлбэр зүйн онцлогийн хувьд болохоор нийгмийн өгүүлбэр гол нь батлах, өгөөсгөх, итгүүлэх зорилготой цогц санааг дагал мөрөөр бичдэг. За их зохицолбарын онцлогийн хувьд болохоор юм үзэгдлийн мөн чанар учир шалтгааныг тайлбарлан тодорхойлсон, хооч хэмжээр зүйлэмж хэм маяг гол нь тулгуур үгс. Эрдэм шинжилгээний найруулга маань мэдээлэх, нотлох, тайлбарлах, харилцах, онолын үндэслэл гаргах үүрэгтэй. Эрдэм шинжилгээний найруулга нь судалгааны үр дүн ойлгомжтой, үнэн зөв, болгоомж тулгуурлан илэрхийлэх эрдэм шинжилгээний харилцааны үндсэн байна. За үүнд ямар найруулгын төрөл зүйлүүд байдаг вэ гэхээр олон шинжлэх ухааны салбараас гарч байгаа эсвэл өгүүлэл, шүүмж, ном, гарын авсал, тогтмол, сэтгүүл, эмхэл хэл, эрдмийн зэрэг баталсан зохиол, яг эрдэм шинжилгээ зэргийг багтаан үздэг байна. За үүнд дотор ном, судалгааны ажил, тогтмол бүрэг бэлтгэн агуулга, хэлбэр, зорилго, үеийн хэлцээ хоорондын ялгаатай онцлогтой байдгийг харуулж байна. Үснэгтийг илрүүлж уншихтаа бичлэг зогсоод уншаарай. Шинжлэх ухааны зохиолын гол үүрэг нь төвшүүлсэн хамгааллынхаа үннийг баталгааждаг. Ийм учраас хэлний хэрэгсэл нь шинжлэх ухааны зохиолын мэдээлэл ба нөлөөлөх гэсэн хоёр зорилгыг хөгжүүлэх хэрэгтэй. За альва шинжлэх ухааны зохиол нь нөлөөлөх үйлдэлэн батлах замцлагаараа уран зохиолын болоод сонин нийтийн найруулгаас ялгаатай байна. За тэгээд өнөөдрийн хичээл маань өндөрлөө. Анхаарал татсан баярлалаа. Бацгах тусгал даалгаврууд ажиллаарай.